Өө өстө нэрэ Мишель Эксбог дуусглаа шүү дээ өстө нэрэ. Чамигийн дэлгүр орсон. Хайж агаад олж ирсэн. За нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-с аваарай гэд Simple автомашиныхаа зээлээр за мөн аялахад ас хязгааргүй 70 жилийн төвөгт жуулчин компани аялын хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бол даваа гарагт тэгэхээр даваа гарагт сонсогчдоос ирүүлсэн хөгжилтэй түүхийг уншиж хүргэдэг өдрөө. За лав гарагт нь хөгжилтэй түүхээ хүмүүс ярьдаг. Тэгэхээр даваа гарагт хөгжилтэй түүхээ уншуулъя гэвэл та үдээ ачиргээд Facebook групп руу пост болгоод хөгжилтэй түүхээ бичиж болно. За яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн 7 хоногт манай группт 100 хүн нэмэгдсэн байна. 200 хүн нэмэгдсэн, 100 хүн нэмэгдсэн байна гэд 345,200 хүнтэйсэн бол өнөөдрийн байдлаар 345,500 хүнтэй болсон байна. Тэгэхээр групп маань 7 хоногийн дотор 300 хүнээр нэмэгдэжээ. Тэгээд 11 спам руу одоо нөгөө нэг лайв майв те янз бүрийн юм шеэрлсэн 11 хүнд өнгө цай блоклууллаа. Тэгээд шинээр орж ирсэн 300 хүндээ баярлалаа. Тэгээд блоклуулсан 11 хүн уучлаарай. Манай групп хэрөөсөө арилжааны лайв болон улс төр шашинтай холбоотой мэдээлэл оруулах байгаа шүү. За гоё ярьж штт. Гоё мэдээд болгоч. 11 хүнд өнгөсөө блоклууллаа. Яа. Мэдээ биш чаа шиг дөнгөсөө 11 хүн блоклууллаа. Бандууллаа. Нөгөө 11 хүн одоо өөрсдөө тухай мэдээгээр одоо чи баг үдээ ачрын эхлэхийн өмнө цаг үе мэдээд болгоё. 300 нэмэгдэж 11 хүн бандууллаа. Дөнгөс саяхан 2 хүнийг яг одоо 2 хүнийг блоклж байна. За эхлэх үү. За Бүрэн төгс гэдэг сонсогчоо өчлөөд өгөх нь одоо 6 настан гинэ. Яагаад асуултын эзэн сайн машин суугаад явж байснаа. Имээ, эрхчлөөний өшөө заримгаа яагаад гартаа өргөчсөн байгаа юм бэ? Манай зээгийн бодлоор бол амандаа барайл идэж байгаагаар байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэр чин зарим гэж бамбар шүү дээ минийхөө гэсэн чинь. Бамбар чин зарим гэстэй. тийм шүү дээ. Нэрэл бамбар чин зарим гэстэй тий. Хамгийн их зарагдаг зарим гэсэн шүү дээ бамбар. Тийм баха. Тэгээ надад хэсэг. Бамбарын аарцтай нь гоё. Тий харин тий аарцтай зарим гэж. Тий. За болдлуунда нэг найзтайгаа сургуулиас сэлгүүцээд явж байсан физикийн багш дуудаад тойргийн олимпиад болж байна. Танай ангийн 2 гавл, нэг нь улсын олимпиадын төрөв, нөгөө нь аймгийн олимпиадын хошоо авраг. Танай ангийн 2 гавлаас өөр хүн ирсэнгүй. Та хоёр орчих. Хин гайгүй оноо авсан нь шагналт 3 дугаар байр эзлэх боломжтой байна гэлээ. Бид хоёр бие биерүүгээ сонин хараад баг хоорондоо юм яриха байгаал явааларлоо. Найз маань шууд өрсөлдөгч болж хувирлаа. Нөгөө хоёр маань хоёр өөр салаанд нэлээд хол сууцгаацсан бодлогоо бодоод эхэлчихжээ. Бид хоёр ойр найзалтгаар нь шууд нэг нэгнийхээ ард сууж аваад материал аваад 30-аад минут ноцолтлоо. Олимпиад болохоор нэлээд хэцүү томьёонуудыг нь бүр сандгүй. Урд талын гавл найзаасаа хөө энэ зүв тэрийг яадаг вүлээ гээл нэлээд найзан дундаа сайхан юм болж байла. Багш биднийг тоож угаач юм алга. Нөгөө найзад урдх нь илүү юм хэлж өгөөдж байх шиг хялам хийгээстэй. Тэгээ сууж байсан хаалга тогшоод багш босч онгойлгоод ор гэж байгаа дуулдтий. Тэгсэн нөгөө сургуулийн 3-4 хүүхэд хоцорчлоо уучлаарай гэсээр ороод ирлээ. Нөгөө найз руугаа харсан мушилцаал нүдээ ирмэж байна. Өнгөрлөөл гэж бодож байгаа бололтой. Би ч ойлгомжтой боллоо. Гэхдээ эхлүүлсэн юм чинь жаахан сууд юм уу гээл дараагийн бодлогыг нь уншаал сууж исэн барах юм алхав. Хамт орж ирдэг найз босоод материалаа багшид хураалгачдээ. Тэгсэн багш нөгөөх рүү маань инээгээл тэгэн гут би шууд босоод бас материалаа өглөө. Тэгсэн багш за яах вэ тэнэд байлгүй шууд хараарэ. За гээл гаргалаа. Үүдэнд нөгөөх маань хүлээж байна. Тэгэнгუут нийлж аваад булан тойртол нилээн эвтэйхэн алхлаа. Булан тойрол бие биенээ зохиж аваад инээлтэл гүйцгээсэн дээ. Тэгээд үрдүү яасан бэ гэж юу? Маргааш нь дүн гарсан. Самбар тавигдчих гордоод самбар тавигдсан бас гордоод байгаамаа. Тэгсэн бид хоёрыг бүр нэрийг ч оруулаагүй байлээ. Зүгээр нэг бүхий дог үүсэх гээд хүүхдүүд очоо барилдуулчихдаг тэр шиг юм болж. За дараагийнх нь нэрээ нууцсан сонсогч байна. Юугаа нуух юм бэ хөө гинэ. Ойтон байлаа. Нэг намар ногоо хураалга нь явахгүй л хичээл тасалснаар авнлаа гэж бүгдийг нь ачаал явлаа да. Мэдгүй нэг баха уул муул олоод ачаатай машин дотор ачигдаал очлоо доо. Ажил нормоор хүний 20 шудаа луув энтерлэл гин. За тэр жах гол ойнгоо манай анги 6 охинтой 10 гаруй хүүхэдтэй л байсандаг. Хүүхэд жаах ийш тийшээ хараад асуудлаа зохицуулчих юм аа. Охид бид нэг нэгнээ ханд татаал хоолны дараа хөнгөрөхөр болвоо. Хүний ногооны талбай дээр аваад байл та нэш торон хашаанаас гарлаа да. Ойрхон уулын доогуур зам байна. Замын цаад гараа сууя гэсэн. Хүн гар гээл нөгөө тэгэж байна. За өгсөн энэ уулын мухарт манаас өөр хин
хүн байгаа мó дөө гэж аваалаа. Тэгсэн нэрээ энэ хаанах юм болоо энэ төр болоод нэг нэгээр сууж эхэллээ дээ. Тэгсэн гай газар дороос gaхан модон дундаас гихчээр нэг хүүх портер хүй хай гэхийн зургаа баг урагчуу гэлтэл гинт гараад ирлээ. Ангийн охид яг эд дундаа байсан гарууд хормоо отоо хаа харгаа уулж ядаад хийл цамцны хормоогоо зулгааж гай новшил боллоо. Гэтэл би яах вэ? Аргалаа гаргадаг баатар нүрээ нүү гээл мэрэгэн арга сэдлээ. Тэгсэн манай ангийн нэг сондгоо бондгор маань хуц гээл уурлаад үхнэ. Машин ойртоод байдаг. Мэдгүй нүрээ дараал гүриц. Тэгээ машин өнгөрсөн бослоо нэг нэгээр нөгөөх маань бөө уураа урд гараал алхаад л уйлах нэ. Би араас нь хүй чи юунда уурлаад байгаа гэсэн чи эргэж хараад тэр нүд энтер нь идэх нэ тэгснэ. Хуц та нар жаахан нүрэл нуудгийн байгааз би яахын нэг сондгоо том бүкс амжшгүй штэ. Уурлаад би ч эргүүлээд тэгвэл бүксөө нуухгүй яасан гэсэн чи гар бүксөө халахлахаар том биш заа гээл нэг халтар хоёр гараа өөдөөс сарвалзуулж бид бис гээл энийг хэрэггүй зэлгэж хахад засаж илээ. Тэнгэр минь тэмээнээс том тэмдэгтэй тэрмөө амтнараа алуулах шахсан шүү гинэ. Том бийтэл тийм юм байна тий. Ер нь таас томтой л үгүй юм байна л та. Том бийтэй ч ихээс илүү. Гэтэ тэргүй угаасаа нүрээ дарсан зүйл болсон юм байна. Бүксөө хагаад жижигхэн ганд хүрэхгүй юм байна л та. За цэги. Манайх хоёр хөөхөн дэрсгэ охинтой юм. Ороо унтах болоод хөвцөн баг охин үлгэр яриад өг гэжээ. Би ч цээжээр мэддэг ганц үлгэр ярихаар болоод улаан малгайд ээжтэйгээ гэдэл ихэлсэн. Ер нь ээж энэ аав нь яасан өгчихсэн юм уу гэсэн. Их чин дандаа балиар юм ярих юм. Аав нь томилтоор явж гисэн энтер лаг дотор нь ороод амьдэрсэн хүн шиг л. Тэгсэн дүүн энтер гэснэ. Яхаараа жоохон үгтэй ганцаарнаг нь явуулдаг байна энтер гэд лаг үлгэрт санаа зовоод л. Би ч ярьсан юмгүй үлгэр маань энэ хоёрын сонин сайхан болоод л дуслаа гинэ. За буянжаар гүрс гэдэг сонсогч явуулдаг байна. Хэдэн жилийн өмнөх явдал би улаан үдээс автобусаар ирээд хотын төвөөс такси барьваа. Жолооч нэг хүү байна. Их чаар өхөл гэлээ амуу оротхон гэлээ. Хаана байдаг вэ? Дүүн хөдөөнөөс ирээд жолооны курс суугаад дүүргсэ. Өнөөдөр агуудаа таксинд явж байгаа та замаа заагаараа л гэж байна. Сансрын түнэлээр явчихаа л гэж заагаал явуулаа. Сансрын түнэлийн дэше яваад машин зогсчихлоо. Яав вэ гэтэл мэдэхгүй яана л гэж байна. Гэтэл бензин дуусаа шар гэрэл асуулттай. Яана би хаанаас бензин авдаг юм бэ гэж сандраад би чамдаана болоод 13-ын бензин колок руу ахаад такси яриад хоёулаа суугаад явлаа. Замдаа машина төгссөн үглээ. Үгүй мартчихэ. Авах байхгүй гайгүй ахаад гэж байна. Мөнгө төргөө идэ авсан гэтэл надад ёор мөнгө авахгүй ш тэл гэж. Ой чи ярьж. Нэг умдаанаас аваад явсан. Нөгөөгт нь би гуйж агаад бензин авч өглөө. За баяртай гэд явах гэтэл яана ихчээ би машина хаана байгааг мэдэхгүй штэ тийм байна. Ахаад таксиэрээ түнэл орж машинд нөгөө жоохон бензин нээгээд бензин коллекторээр 5 литр бензин игээд гэрээ зааж хөргүүлээд 10к өгөөд бусан да. Тэр залуу одоо хотын хүн болсон бах та. Ихтэйгээ дайрлууд үнэгээр өгөж өгөрөө за гинэ. Үгүй нэрэ бараг тийхэр болсон байна өө ёо. Тэгээ 5 литр бензин өгчээ тэгээ хичээ таксиныхаа мөнгийг харин дээрээс нь авцсан тий ёо. Хэл юм байна л да. За нэрээ нууцлан сонсогч. Хайрын 7 оноо гинэ. За. Дунд ангид ороод анги удирдсан багш маань их л зүйр цэцэн хил зүг ашиглан биднийг загнадаг байлаа. Тэр нэг өдөр юунаас ч болоод ангаараа загнуулчлаа. Багш маань тэгээд яг хилдэг янзаараа нөгөө өгнүүдээ хилээл харахтаа хараагаал загинж гарлаа. Их зан эцэст нь хошног олон шүүлгэд биш дотроо их хилц ийм хилц одоо байдаг юм байх та гэж бодоод за яг хэрэг болох байх гэж тогтоочлоо. Уран зохиолын хичээл дээр их зан гэсэн сэдвээр зохион бичлэг бичих боллоо. Айгуу дуртай нөгөө их зан эцэст нь хошног болно гэдгээ хавчуулчлаа. Уран зохиолын багш хилцүүг бичүүлэх дуртай байсан болохоор шууд л бичлээ. Дараа 7 хоногт нь жилүү дээ. Нөгөө зохион бичлэгийн дүнг тавиад нэр дурдаад материал өгч байлаа. Багш намайг дуудлаа. Дүнгээ харсан их дайжгүй байна. Дотроо нөгөөг чинь баярлал авах гэтэл багш өнөх их зан эцэст нь хошног болно гэсэн маань улаан балаар айхтар дугуулснаа. Овоо гайгүй явж байсан энэ одоо юу болж байна гэд асуулаа. Би ч дотроо эн чинь багшаа хилцчтэй гэж хэлмээр санагдсан шатлгүй дуугуул зогсов. Тэгээд багш энээс чинь болоод дүнгээс чинь оноо хаслаа гэд хасчлаа.
Хөөх би уулын ангийн багшийн хэлсэн бүхэнд итгэж зохион бичлэгтээ хүртэл оруулаад байтал оноо халсуурсандаа бантаад одоо хэний ч юу ч гэж хэлсэн холбоо хилцүүгүүдийг хайж үздэг болсон гинэ. За дараагийнхнаас нэрээ нууцлсан сонсогч байна. Шоколад ба зүрх гинэ. За 7 дугаар ангид байхдаа ангийнхаа хамгийн өргөө охин дурлсан юм а. Үсээ гоёр сүлждэг, инээмсэглээд хацар нь хонхооч нэг тийм зүрх цөсөн охин. Нэр нь Совд. Би бол ангийн болонд сууж ном уншиж суугтаач чихэр хардаг байсан нөхөр. Валентины өдөр болоход энэ удаал зориглоно гэж шийдлээ. Хамаг хураасан мөнгөө шавхаад нэг гоё шоколад, жижигхэн зүрхийн хэлбэртэй загтлаалаа. Загтал дээр нь надад чи таалагддаг, чи намайг танихгүйч бай. Энэ бол миний сэтгэл гэж бичээл нэрээ бичээгөө. Би үдийн завсарлагаар Совдын цүнхний хажууд хийж орхиод гараадгүй ч гэсэн амар сандарсан. Хичээл эхлэхэд Совд шоколадаа олж аваад хөө хин ийм хөрх юм хийсэн болоо гэл инээмсэглэж байна. Зүрх минь бараг дэлбэрэх шахав. Тэгтэл аран ширээнээс нэг банд манай ангийн том толгой төгсөө босоод нэрээ би өгсөн штэ. Гэхдээ нэрээ бичээгүй л гинлээ. Совд инээгээд чи яасан юм хөөрхөн бичсэн байна гэж шоколаднаас нь хувааж өгч байна. Би бол цонхоор харангаа Совд минь зүрх минь гэж дотроо гашуунаар уйлж байлаа. Хойч минь 11-р анги хүртэл тэр хоёр хамт байсан. Даанч өнөөх адраматаа Совдон шилжээ алга болсон юм да. Харин би шоколаднаасаа хүртэж амжаагүй, хайрнаасаа ч хүртэж амжаагүй л үлдсэн дээ. Хайр гэж заримдаа чимээгүйхэн эхэлж, чимээгүйхэн төгсдөг юм да. Яа. За хамтран айлгч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад ас хязгааргүй 70 жилийн түүх жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. За 70 жилийн түүхтэй туршлагатай хамт олон таны мөрөөдлийн аяллыг бодит болгохоор зорж байна. За жуулчин компани 4-р сард зарлагдсан аяллууд. За Туркийн 3 хотын гайхамшигын мэдрэх аялал зарлагдсан байна. За Фукуок арлын шууд нислэгтэй аялал зарлагдсан байна. Гуанжу хотын Кантон Фэйр Экспо зарлагдсан байгаа. Газрын диваажин Хайнан арлын шууд нислэгтэй аяллууд зарлагдсан байна. Жанжижаас байгаа штэ. Тийм билүү. За хамгийн баялаг хөтөлбөртэй, хамгийн хямд үнэтэй, шууд нислэгтэй жанжижи аялал байгаа. За тэгэд энэ аялын турш хятадын гайхамшигт байгаль, үлгэрийн мэт уус, хамгийн өндөр шилэн гүрийг үзэх бөгөөд яг одоо аялахад цагаагаар явд маш таатай тохиромжтой байгаа. За би жанжижи явж үзсэн үний үед хэлээ заяа. Одоо эн чинь ингээд нөгөө нэг 5 отоо зочлбууд гэдэг шиг 5 аата одоо ийм байгалийн одоо төгс цогцлбор газар гэж байдаг юм л да. Одоо манайхаар бол нөгөө нэг тархан цаацд маацд гэж ярьдаг штэ тий. За тэгээд такса аваад ингээд оронгууд угаасаа ингээд завин дээр ингээд суулгангууд яг нөгөө нэг тэр аватарын нөгөө зураг авалтад гэсэн амар сонио өндөр шог тэр уулан дээр тийм сонио хадан муул мөртлөө мод байгаад байдаг заяа. За тэгээд тэр дундуур нь ингээд явж ангууд гинт ингээд нэг юм хаднаас наашаа гарсан нэг юм байшингаас нэг юм яг үндснийх нь тэр одоо манайхан ч нэг одоо ингээд нэг овог аймаг бүрээд үнстэн нөгөө ястангуудаар хувцснууд нь өөр байдаг штэ. Тэрнтэй адилхан энэ занжижи хавийн тэр хүмүүс болохоор ямар хувцс үнсдэг бол одоо эхнэрд гарахад тэр эхнэрүүд нь юм толгоон гоёлороо одоо гойдог тэр нь ингээд цул мөнгө байдаг заяа мангар хүнд. Тэрийг ингээ инжиндээ авдаг. Тэнгүүтээ ингээ яг тийм толгоон гоёлтой эмэгтэй гарч ирэнгүүтээ амар гоё дуулна. За тэгэнгүүт ингээ тэр завтай явж байгаа тэр нөгөө нэг залуу нь бас ингээ гоё дуулаад тэгээ ингээ хайр дурлаа илэрхийлцдэг байсан юм байна л да. Тэгээ огцом зочил гарч ирж дуулна хөө. Хүн гарч ирээд дуулаад байна заа амар юмгүй. Тэгээ бид нар тэр хүмүүсийг дуулгаар нь юу гэж хэлэх вэ мэлэх вэ гэдгийг бас ингээ гоё нөгөө ингээ заагаад өгчдөг. Тэгээд аюур нь за энэ бол зүгээр нэгэн хэсэг нь штэ. Тэгээд аюу сонирхолтой. Ер нь хамгийн гол нь компаниар одоо ингээд жуулчингийнхан андшгүй дандаа юм цэнгэр тугтай байдаг. За цэнгэр тугтай байгаа юм бол энэ жуулчин компанийн одоо хөтөч жуулчин компанийнхан аялуулж байгаа юм байна гэж ойлгох чинь. Тэгээд гоё ер нь бол яг одоо энэ аяллууд за Туркч тэрэг Фукуок юуны Гуанжу Хайнан гэдэг ингээд яг одоо цагаар нь бол маш гоё. Яг тий халуунч биш. Тэгээ амар бөхчм халуун биш, хүүтэн биш. Ийм цагаагаар таарж байгаа. 100 бидний нөгөө наадмын дараа аялах харчин бол зүгээр тэнд чинь бол зүгээр амар халуун байгаа шүү. Тэгээ бид нэр угаасаа тэгэл тэр халуунаас нь явж аялал юм чинь тий. За тэгээд айлууд дэлгэрэнгүй мэдээллийн 7288 12 12 гэдэг утсаар аваарай. 7288 12 12. За жуулчин цэгмэн гэдэг вебсайт руу орох боломжтой. Тэгээд эсвэл жуулчин компани гэдэг зүгээр кириллээр бичээд Facebook руу орох бас боломжтой шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад ас хязгаар үгүй сураатаагаар 70 жилийн түүх жуулчин компани аялын хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо чинийх те. За copy post гинэ. За тэгвэл би бичье.
Дөнгөж сургуулаа төгсөөд нэг групп нэртэй л болохоос бүх компани үйл ажиллагаанд зогссон. Захирал нь л өдөр бүр надтай хамт байдаг байсан болохоор ганцхан ажилтнтай л гэж боддог байсан. Ийм компанид ярилцлаганд орлоо. Миний талаар асууж байгаад анкет хараад хоёулаа чи ижилхэн ордтой юм байна гэд маргаашнаас ирж ажиллаарай гэсэн. Ингээд л амьдралд анх удаа мэрэгчлэр ажилд орохдоо орд жилээрээ давуу тал хийж үзвэ. Тэгээд ихэндээ цалин мөнгө яриаггүй 1 сар өнгөрлөө. Одоо бас арайч дэнтнэ гэж бодоод гэрээ байгуулъя. Би ер нь хэдэн төгрөгийн цалинтай ажиллаад байна гэхэд надаас цалингийн хүлээлт асуулаа. Би ч тэдгээд хэлсэн чинь окей гэдэл өнгөрсөн. Маргааш намайг дуудаж байна. Манайх одоохондоо тендер энтер аваагүй байна. Үйл ажиллагаа зогссон байна. Чи 600 мянгаар эхэлчихгүй л гэж байна. Жохон голонгүй байсан захирал нь хандлаганд ажгүй. Дээрээс нь дөнгөж төгс ирчээд өндөр цалин нэхэд юу хүү гэж бодоод тэгье гэдэл гэрээгээ хийчлээ. За сарын 15 боллоо. Урьдчилгаа өгчих байлгүй тараад байсан байдгүй. За 20-нд өгдөм байлгүй гэд хүлээлээ байхгүй. 20 боллоо байдгүй. За сард 1 л өгдөм байна гэд 30 боллоо. Шэт байхгүй шүү. Энэ хугацаанд юу нягтлан намайг оффист намайг бахад офсоо нүүлгээд хоёулахнаа юм чинь амар л юм боллоо. Захирлах чи яах вэ? Над руу залгаад мэдүү наагуурхаа хомж байгаараа ах нь удахгүй очлоо л гэж байна. Хумайд дуслаа. Миний дүү бүгдийг нь хайрцаг савнд хийгээд чатгаараа ийш тийш нь хөдөлгөөд байж байгаараа бас ирдгвэ. Тэгээ өдөржингөө заваарч жагаад бүх юмаа хумайд дуусны дараа ирээд за болцсон уу нүүхүүгээд ачаануудаа янзын гоё бенз машинаараа баг нь зөөгөө нүүлээ. Гүрүү шиг бичиг хэрэг манаач цэвэрлэгч нарийн бичиг туслах жолоо барьдаг байсан бол баг жолооч болох нэ. Миний дүү жолоонд суун шүү заал гэж юм. Заал гэл. За тэгээд шинэ оффистоо засвар хийн хэд хоног амарчих дүүл гэж байна. Би ч засвараа хийх үү хоёлаа гэж байна уу гэх гэж байна уу гэж айгаастай. Амраад ороод ирч ах нэг нягтлан найзтай тим газар ажиллаж байсан их л мундаг нягтлан байгаа юм. Тэр манай тайланг ажлынхаа хажуугаар гаргаадгүй гэсэн. Чи ихчээсээ юм сураараа. За одоохондоо баг нарийн бичиг хийх үгээр нь бас л өөртөө итгэлгүйгээсээ болж тгийл гэд хэлчлээ. Бичиг цаасны ажил хийгээд 2 сар гарan болсон байхад цалин байдгүй. Бүр дургу хүрээд гомдоод ахаа би ажилласаа гараа да хувийн шалтгаантай байгаамаа 2 сар ажилласан цалингаа авъя гэж чинь. Миний дүү чи энэ 2 сарын хугацаанд баг манайх ажиллаагүй гэж мэдчихэж байгаа үстэй. Нүүд суугаа засвар үйлчлэгээ гэсээр баг ирээгүй шүү дээ л гэж байна. Амар шок болж байсан тухайн үедээ. Бараг эхний сар дадлагын хугацаа 2 дахь сар нь нүүжвэрээ засвар хийгээгүй ажиллаагүй юм гисэн. За ок гэд блок хийгээд л хайсан да. Одоо бодох нь яагаад тийм хүний үгээр байсан юм бол чааваас шин төгсөгч гэдгээс л болж итгэлгүй байсан баг. Одоо бол тэр хүн Facebook дээр бүлтүүл төсөрсөн пост хийгээд л айгүй хандлт сайтай хурган инфлюенсер хүн харахад айгүй хөвгөлтэй зөв бодолтой хүн шиг харагддаг. Үнэн дээр би 2 сар ажил хийсэн хийгээгүй хооронд өнгөрүүлжээ. Йоо миний дүү нараа битгий ийм бардамам шалдангуй цараас өнөөдөр очиж эгогоо алаарай. Хаанч орсон сургаад авчдаг болохоор гол нь айхгүй зоригтой үйл ажиллагаа доктортой газарт ажилд ороорой. Яах гэж тэр өдөр орд мордоо хэлж тэнэгдсэн бол доо гэж өөрийгөө зөвгдөг байсан гинэ. За око гэдэг сонсогчийн өчлөлтөд өгөх нь айцл бол айц гинэ. Би ер нь бол эмч эмнэлгээ сүнсээ зайлтал айдаг хүн л дээ. Гэхдээ найз одооны дүгнэлтээр бол багтаа хайсан айц травманаас үүдэлтэй гэж шалтгаан олсон байдаг. Үүн дараах үйл явдлууд шууд болон шууд бусаар хамааралтай гинэ. За нэгдүгээрт нь 4-5 орчим л настай байсан баг. Тэр үед 100 шүд өдөөд илнэхсэн эмнэлэг орлоо. Эм чин авах юм байна. Тариагаа илгээд мэдээ алдахаар ороод ирэл гэн. Миний ухар мөчөд ойлголтоор бол одоо бодох нэ тэр үеийн мэдээ алдуулагч нь Новкин л байсан байх гэж сандیں۔ За тэгээд эмчүүдэнд ээжээ би шүдээ өдөрт 3 угаая л да. Миний шүдийг битгий агуулаач дээ гэж гуйгаа тусыг эс болоо. Эмчч за ороод ир гэлээ. Яг шүдний эмчийн өрөөний сандал дээр гараал хагас өвтэй байрлал авангууд л өнөө зүрх чинь одоо секундэд хэд цоглоод байгаа юм. Аппарат залгасан байсан бол эвдэрхээр л түргэн зохиолж байсан юмдаг. Тэгсэн гинт л за ингээд л үхтийм байж гэсэн бодол төрөөд бархирч өглөө. Эмчээ би үхээс өмнө ээжтэй ганц үг хэлээдгийа. Эмчнүүд нь бараг бүлтэрхээд өгөхөд үгүй эн чи яасан сүрхий юм ярьдаг үгтэй альвэ тэр ээж нь ороод ир тэгсэн ээжийг хаалгаар ороод ирсэн чи би ээжээ та намайг хараа зогсчээ гэж авсан үхэж үзүүлэх гэж байгаа юм байгааз гинэ. Йоо. За дээрх явдлаас бараг 20 жилийн дараах үйл явдал гинэ. Аарал идэж байгаад шүдээ тхий голдор нь хулаа ялаа. Тэгээд зон шүдний имлэг дээр хөл гараа салгалуулсан байж очлоо. Эмч яг дундуур хугарсан байж тээ үлдсэн тал шүдэнд бөгжилж байгаад ломбоор шүд хийнэ л гин. Эмчийн өмнө амаа ангахта зэрэгцээл хацрын булчин гинт учиргүй ажилтаа очи энтер. Нүүр ам нь асар хурдтайгаар татгонаад нуус нулимс хүс баас. За бас баасан чаашаа юм бэ уучлаарай гинэ. Цуваад бараг сандлыг нь дөргөөх нь холгүй хүл гар салгалаастай. Ингэж байхаар ахуулчдаг чэйчүү гэж харамсаастай. Гол сувгийн нөхрөө төмөр энтер шиг юм зоогоод тойруулаад ломтоо шүттэй болов. Гэтэл хэсэг хугацааны дараа
Яг тэр хэсгийн буйл нь өрөвсөд хавдаад өвдлөө. Дахиад царгалаад очлоо. Эмч манж миний мэдрэмтгий аймхаг харгалзан үзэж мэдээ алуултал тэнд дэр овоо хийж өгөөд буйлын туслаг хийгээд цэвэрлээд эрзэн шиг зүйлээр доторхыг нь чигжээд өглөө. Ашгүй өвцөнгүү гэдэл хамаг хүлс цуваад байж байтал эмч. За эмч нь юу ийснээ харуулъя гээл толь аваад харуултал. Бурхан минь би ер нь цус иш шарах энэ харуул дуус юм байж. Шууд хамгийн өндөр хурууга гаргахтаа зэрэгцээл хавчуулсан хуруу энэ айсандаа тагталт өгөөд шүл зам савираад эмч бүр сандраад аманд волейбол хүлхүүлж энэ. Нөгөө эмчийг бас айлгаад сүүлдээ нийлүүлээд өөдөөс гаргаж байгаа юм уу энтер гэж шоглуулж тайвшир гайдаад өөдөнд нь очиод төлбөрөө гэтэл өнөө чоны шүрмэс шатаасаа айтаа татсан гарч нь хүлэх юм биш. Касс эмэгтэй гуйж байж карта гаргуулж тооцоогоо ясан байдаг. Гарч ирээд ганцаараа хайрдаг эцсаалга насан багын усан ганц дайзаага дуудаад өнөөх маань хороолоос 5 минутын дотор такси даад өсөрч бууж ирээд намайг авсан байт юм аа. Би тэнд хар халуунд найзаагаа үлдээгээд гар хөлөнд талчсан нөхөр шонгийн мод түшээд зэхвэ царайтай усган хулган зогсож байгаа юм чаа. Хамгийн зэвүүн нь өнөөгч нь газарт унаад хүл гар татсан шүл саман савирсан хөвтөж байгаа хүн байна уу гэж хайж энтерсэн байгаа зэвүүн амтан гинэ. За гуравт нь манай хүү Агуудаа шүдний имлэгт очлоо. Би гараас нь тас атгаастай. Хүү маань эхлээл гайхаж байснаа өвчин амдах тариагтай зэрэгцээд цам хараалаа да. Би ч миний хүү тайвшир ээж нь хамтай ээжийнхээ гараас чанга гатга энтэр. Яг сонсооч үрхий чарлаас та. Хүүгийнхээ айж байгааг хараад өрөвдөөд би дагаж уйлаад хүү маань сүулдэ намааг уйлуулахгүйгээр твчээд миний хамаг хүс асгараастай. Тэнгэр минь тэр 30 минут яг 3 цаг шиг өнгөрлөө. Би өөрөө имжлүүлээд гарч ирж байгаа айтаал нус нулимс болсон амт хүүгээ өдлөд гарч ирсэн дээ. Одоо бол манай хүү битээр шүдний имлэг гингүүд сүнс тэнэж оддог шүү дээ. Яа, энэ шүдэндээ имплант хийлгээд энэ Hollywood smile хийх юм бол энэ хүн бүр зүгээр л баг өвчих юм байна дөө нэрээ. Яа. Баг өвчнөөс айснаас болоо өвхөө буцаж сэргээд. За нэрийн нудлсан сонсогч. Нөгөө үнсэлтээр найз өвгөнийхөө ам руу хиймэл үүдэн шүдэ хийж байсан бүсгүй байна. Дахиад нэг хүүхд насны хөвгчлөлтөд түүхээ бичиж гэж бодоод би ер нь баг бахыг ичимхээ охин байлаа. Өсвөр нас минь 1-р хороолд өнгөрсөн. Цам гарав автобусны буудлын дээр буугаад л хоошоо гэрлүүгээ алхахад нилээн зайтай. Ангийн өвгүүдээс их хичнээн. Олигтойч 2 үг сольж чадахгүй. Доошоо хараад л явдаг байж. Нэг удаа нөгөө л замаараа гэрлүүгээ алхаж байтал гинт ард минь ангийн 4 үгэн алхаж байдیں۔ Би ч мэдэнгүүтээ гинт гүүх хэцүү тул алхаагаа хурцсгаар цухтгын төс бол. Замаасаа хазаагаад л явж байтал гинт нэг тараншааны нөхөр цүлхийтэл доош орчлоо. Яана. Рефлексээр 2 гараараа нүхний амсар дээр тулсан байлаа. Эцсэн гэж чихтэйхэн нүүр улаа бутраад л бүр шатхнэ. Ард минь алхаж явсан ангийн хөвгүүд бөөнөрөө гүйж ирээд намайг татаж гаргасан. Би ч эцсэндээ хар хурдаараа гүгээд нэг орц руу орж дээш гүйсээр 4 давхрын пүнкрийн цонхоор хартал нөгөө хэд минь нэрээ дууцнаа. Танах 4-р орц биш шүү дээ 7-р орц шүү гэж хэлчихэд явчихж билээ. Би ч эцсэндээ гарч чадахгүй нилээд байж байгаад гэрлөөхөө явсан штэ. Хожим бодож байнга инээд хүүхд насны юм дурсамж болжээ гинэ. Манай нэг найз ингээд нэг намар ингээл манай дархан чинь айгүйх мод улаас ихтэй штэ тэгээд амар их навч унцна гэд бид нар хичээл дараал явж байсан. Нөгөө бид нар ингээд явж байгаад бидний уртал гарчаад ингээд бид нар лөө хараад ингээд арагшаа хараад ингээд юм яриад явж байгаа хүн ер нь л жоохон далдгалсан нөхөрлөө. Тэг хүү ихийн завдлгүй даршааны нөхөр шууд ингэж явж байгаа унцсан. Яа. Тэгээд тэр нь азар нөгөө нэг навч гоё дүүрцэн. Тэгээ гайгүй. Аюултай штэ ёо бас л. Тэгтээ бид нар үгтэйнээс. Йоо, даанч бүр нэг далдганаал яваадсан юм аа. За хамтраалагч яриад өргөжтүүлье. Улаанбаатарт 12 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашины зээл авах гэж байгаа бол Simple-с аваарай гэдэг автомашины зээлээр Simple хамтран ажиллаж байгаа. За Simple application та гар утсандаа татаад суулгачихна. Тэгээд татаж суулгачаад тэгээд таны одоо та хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг тооцоолж өгнө. За ер нь бол таны санхүүгийн нөхцөл тохируулаад нэг 2.5-аас 3.1% хүүтэй эдний зээлийн хүү. За хурдан шуурхаа ер нь бол зээлийн хүсэлтийг нэг 2-8 цагийн дотор л шийдвэрлэнэ. За зээлийн хэмжээ бол 500 сая хүртэл хэмжээтэй ийм зээлийг 96 сар хүртэл одоо хамгийн урт хугацаанд 96 сараар авч болж байгаа юм байна. Надаа 29 сая гарч илээ. Автомашины зээл. За тэгээ ингээс эхлээд ингээд Simple татаад авсан байгаа штэ тий. Тэнгүүд угаасаа ингээд таны эрхийг тооцоолж ирнгээд тооцоолоод гаргаад ирнэ. За гаргаад ирэнгүүт нь
та нэг удаа очиод нөгөө цаасаар гэрээ идэг байхгүй юу? Тэгэл дараагийнх нь бол ямар ч асуудалгүйгээр ингээл зээлээ аваад яваад байна. За тэгэхээр та яг биеэр очино гэхээр хаана очих вэ гэхээр 22 автуудалдааны төвийн зөвлөмжийн Автоком төв, за Дааврын автуудалдааны төв дээр байгаа Яарамгийн Horse Motors, за Баянгол дөрөвт Уранган Park River автодалдааны төв, за Дүнжин гаруй төв яажвал Sunrise Office тус ажиллаж байгаа шүү. За тэгээд хэлбэл мэдээллийн 8881 1943 дэх утсаараа аваарай. 8881 1943. За Simple гэж бичээд Facebook руу орох боломжтой. Тэгээд та хэрвээ Apple брендийн утас барьдаг бол App Store-оос, Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Play Store-оос эхлээд Simple ямарч байсан татаж авах хэрэгтэй байна. Тийм татаж авч байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа Simple-ээс аваарай гэд автомашины зээлээрээ Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ X урайтгаар хөвчлөлтөө түүхүүдээр өргөлжлөөр хэн сонсогч танд хүрч байна. Дээр үед нэг өсчөө орсон чинь нэр нь удалсан сонсогч байна. Өсчийг чажуудлынхаа авгаатаа солонгос кино яриад нэг л анхаарал мотоо өссөд тахаар нь за ам нь халж байгаад бүтлэхгүй юм хийх үдэ гэж яг бодож дуусаагүй байтал сам нь халтраад цав цагаан хуух цухуутл наадын. Тэгснэ за зүгээрээ гой стилтэй болгоод өгье гэд орой дээр хүсээг дахианы залаа юм уу, рок мангас ч юм уу нэг тийм сонирн болгож өгөө. Тэрийгэ тойруулаад тэр чигээр нь хусаж байснаа. За тэр чи яг ингэж асуулж баймар юм байна штэ. Эсэлийг чинь олж өглөө шүү гэд гаргасан. Би нэрэл дажгүй нааж байгаа юм бах та гэж бодоод гэртээ орсон чи бүгд татаад унс. Уурандаа буцаж очиж хусуулсан. Йой. За нэрийг нутлсан сонсогч. Банталт. Тэр үед би 2 дугаар курс байлуу да. Найзтайгаа завсралгаанаар хөнкөө юм ичгсэн ахта CEO орлоо. Цонх дагуу урт ширээ байдаг да. Цонхоор хараад л бувар гэд ганц кимбаб ичгсэн сууж исэн юм. Тэгсэн найз хүү итэр хартаа газар 50000 төгрөг байна л гэж байна. Би нөгөө мөнгө олж харчаад л гарчаад ирээгээд хилж дуусаачгүй байтал нэг залуу газараа шүүрэл авч яана. Тэгэхээр CEO-гийн цонхыг дотроос нь нүдээд нөгөө залууг нааш нь харахад нь амандаа кимбаб чигчгсэн мөнгө рүүгээ нэг заагаад өөрлөгөө нэг заагаад ойлгож яа нөгөө залуу чинь. CEO-гийн хаалга руу явхаар тосч очиод л баярлаа гэд гараа сунгас чинь гар дээр 20 төгрөг. Би бүр шок. Нөгөө залуугаас ичээд нөгөө залууч намайг харж инээ гэд. Би найз дээр очиж чи намайг шолж инээ гэдэл яах вэ хараа муутай хүн л байгааз 5000 20 гэж яа санах вэ? За дараагийнх нь нэрийг нутлсан сонсогч байна. Өдрийн мэндэ би 3 хүүхэдтэй айлын отгоо охоо, нэг эгч, нэг ахтай. Эгч маань аав ээжээрээс хойш ах бит хоёрыг сургууль сургах гэж өөрөө сургуулаа орхиод малчин болсон юм. 9 дугаар анги төгссөн жилийн зуны амралтаар болсон явдал. Нэг өдөр эгч миний хоёр дүү амбар доторхыг зайчил зэгцлээд хаях юмнуудыг нь хайчгаад байж байгаараа эгч нь сум орчоод ирээ гэж явлаа. Манай ах надаас 1 насаар л ах. Бид хоёр ч ажилдаа анзуу шамл орлоо. Зөндөөл юм гаргаж аялаа. Тэгтэл нэг савтаа тараг тавих газар олддгүй. Түр гаргачихъя гэд ахыг харсан тэр доогуур мөлхөж яваа харагдана. За би даах юм шүгэн ядахад бариулн унчихсан 60 савтаа дикэр нь тэврээд л арай ядан алхаад л хаалгаар гардгийн даваан дээр ах араас ирээд зүгтчөө. Зочих гайхах зэрэгцэж яасныг асуусан ч дуурсангүй. Нөгөө савтаа таргааж буулгар тавьж чадахгүй байдалд оров. Сүүлдээ аргаа бариад за дүүрч ихчэд л алуулах байх гэж бодоод таргаа шидчихв. Таг нь муу байсан юм байлгүй жижигхэн модон байшингийн үдээр нэг тараг асгарчлаа. Хүзүүнээс тас зуураад нуруунд наалчихсан ахаас юу ч асуугаад уйлгнаас өөр юу ч дуурахгүй болохоор нь өөрөөсөө салгах санаатай тоцолтож байгаад өнөөг асгарсан тарган дээрээ давхралтаад унлаа. Шороо тараг холилдоо цагаан эрийн хоёрын босч ирээд ахаас юу болсныг асуудал хураалтай гэрийн эсхийн доогуур л нэг юм заагаад ах юм. Очоод харах санаатай хаалгаар дөнгөж орохдоо зэрэгцээд дахиад ирээл зүгтчлээ. Мань үнийг хулганаас айдгаж баг барчихсан. Тэгээд намайг харахаар оргод гадаад үлдчихгүй наалдаж орж ирээл нөгөө янзалж хураасан юмнуудаа буцаагаад бужигруулаад тайчихв. Тэр хоёртой алаач гэд чихэн дээр чанга орлоод намайг нилээн сандралаа. Орой олж игчиг ирэхэд байшин доторхыг янзалсан ч юм байхгүй, хулганааж алсан юмгүй, дээрэс нь нэмээд хурааж байсан таргийг нь асгачихсан. Тэгээ бүр тэрэн дээр өнхөрчихсэн цагаан тарлан хоёр юм гэрээ хажууд номгон зогсож байгаа гүйлсэн дээ гинэ. Тэр таргаа тэгэж хурааж байгаа тэгээд одоо нэрмэл болгоно тий. Тэгнь. Тэгээд нэрмэл болгоод ааруул архиа гаргаж авна да. За нэрээ нутлсан сонсогч. Сайн байцгаана уу? Өөр тохиолдсон хөгжилтэй түүхээ бичлээ. Уншигд бол баярлнаа. Шинэ жил төгсөн үе. Дэлгүүрт ажилтдаг болохоор ачаалч их байв. 12 сар дөнгөж гараад л ажлынхнаараа хоол идий гарыг болвоо. Бүтэн сайн өдөр дэлгүүр 21 цагаас хаадаг. Дэлгүүрээ хаагаад орой гарыг л гэв. Бид ч зөвшөөрөөл орох газраа судлаад бүгд эмэгтэй хүмүүс болохоор нүүр ам будаг шунх болоод 22 цаг гээд нэг ресторанд уулзахаар болвоо. За тэгээд уулзлаа. 7-8 удаа байсан. Хоолоо захиаллаа. Томчууд нь сөөжүү пив уухаар боллоо. 5 том хүн байсан юм.
Тэгээд би аяглахаар болоод хаанаас ч юм битээ фэйсбүүкээр л байх та. Ундаа сөөж пив холдог бичлэг байдаг да. Тэрийг үзсэн болохоор л 4 класс 4 өрөөрөө гээл класснуудаа пив хийгээл өрөвгөдөө сөөжүүгээ дээр нь хийчлээ. Тэгээд дуусан чинь арай нарийн класс өгчихсэн байсан болохоор өрөвг нь дотор нь гатцсан гардггүй. Яага мэдгүй авах гэж үзээд авагдахгүй зөөгчт нь өгөх гэхээр ичээд арай ч өгсөн чинь зөөгч нь шок. Манай ажлынхан бөө инээдэн болсон. Намайг сүн төвшиж байхад мэрэгжлийн энтер гээд өнгөрөөгод би бүр хөөрөөд хундган дотор хийгээд бас л солиорч байгаа шүү. Тэгээд авч чадаагүй шүү дээ. Ороо чинь тэгэж ууж байгаад хүлээлгэж өгөөд гарсан. Йоо. Илэг аваач. За нэрийн нутлан сонсогч байна. Би гэдэггүй ихээсээ долуулаа 6 дараалсан хүүтэй баг нь охин. За тэр ч яг аавынхаа өчлөд үгээс нэг хуваалцмаар санагдлаа. Намайг 10 төгссөн жил аав цэрэгт байгаа 4-р ахыг эргэхээр явлаа. 6 дараалсан үгүй гэсэн шүү дээ. Нөгөө нэг 1-р ахаа гэдэг шиг. За 4-р ахыг эргэхээр явлаа. Ирээд болсон явдлыг ярьлаа. Манай ах замын үдийн застав далав хааж байсан. Очоод засварын дарагтаа нь уулзаад миний хүү энд алав хааж байгаа уулзах гэсэн юм гэж тэгсэн танаа үгийн нэр хин бэ гэж аав мөнхтөр гэж тэгсэн заставын дарга завхнаас ирсэн мөнхтөр мал руу хөдөө явсан 60 км-ийн цаана байгаа л гэж өө за баларсан буцхаас гэж бодчихё. Гэтэл нэг зэрэг манай энд завхнаас түр баяр гэж зэрэг байгаа тэрнтэй уулзаж хүүдээ захих үлдээх юм аа үлдээх үү гэж аав харин тэр чинь манай хөвт би нэрийг нь андуурч Хэсэн тэгээ уулзсан байд юм. Бид эдийг нэрнээс дандаа өөрөөр дууддаг байсан. Намайг инхтөр нэртэй хүнийг бор гэдэг ахыг нөгөө эргэж очдөг ах түр баяр гэдэг нэртэй хүнийг монх гэж дууддаг байсан гинэ. За хард рок инх төгс I life гэж сая цайны газар хоол идэх гээд ортол 10 гаруй залуус хүүхнүүд сууж байх юм. Зэрэгцээд хоолоо захиалч чадал сууж ялаа. Жих 50 чагнан суухад нэг ангийнхан бололтой 20 жилийн уулзалтаа ярьж хөөрөөд л. Тэгсэн гуанзны ихч хөө энэ бандит халуун савтаа цайнаас хийгээд өгчих гэж нөгөө 10 гаруй ах гिचид хэлж байх юм. Би ч илгээр явангаал алдлаа. Манай ангийнхан чинь 2022 онд 20 жилийн хийж гисэн шүү дээ. Залуу харагдсан байх та гинэ. Яа болцоо. За Батэрдний их баатар гэдэг сонсогч хөгжилтэй дүүгэн. Цэргийн албанд ажилладаг найз маань саяхан тэтгэртэй 40 гарч байгаа гинэ. Тогтоолгоод гэртээ зүгээр сулгуу нэгтлэнгаар сурахаар сургуульдээс ч дээрэс нь утахгүй маамалах юм. Тэсэн нөхөр нь би яг ямар хүнтэй амьдраад байгаагаа ч мэдгээс. Нэг бол тэтгэрээ аавна гээл банкнд дугаарлаад, нэг бол жирэмсэн эхчүүдийн ёогт яваад, нэг бол оюутны төлбөрийг төлгээл манайх нэг тэтгэр авдаг жирэмсэн оюутантай болчиход байна гинэ. Түчнээс нэр хэл баялаг сайхан нас юм аа. Яа нэрээ. Үнэ. Юу хийдэг оюутан. Тэ жирэмсэн тэтгэвртэй байгаа. Гой тэтгэвэр авахгүй. Яа. За нэрээ нудлсан сонсогч. Манай ажлын нэг хөөхөн ихч найз байд юм а. Бид хоёр их дотно. Нөхөр нь гэж яах уух дуртай. Хэсэг саваад ихч ууралж муудалцаад салах дээрээ тавиад устаа байжээ. Тэр үеэр ихчийн төрсөн өдөр болж уудаг нөхөр нь сүрхий ирүүл ирж хоолнд орё гэд ирж аваад л романтик болцоо хийж оройч хамтаач. Гэхдээ л ихч бууж өглөө гэртээ ганцаараа орохгүй юу. Нөхөр гуайн ихчийг гэртээ орохын алдад халаасанд нь захиа хийж. Тэр үед мессеж интернет хөгжөөгүй байсан үе л дээ. За нөгөөч ястай арчаагаа алдаад л амар амлалт өөрөг өгч уянгийн хайлтаа уучлал гуйсыг юм байх та гэж бодоод гэртээ ороод уншдал бэлэг сайхны ирчүүдээ өмөрч үтсэн шивлээ. Ирчүүдээ хаяач гэсэн хайрал эрлэгт явахаас өмнө ханийн жаргал идлүүл халаасандах мөнгийг нь үлдээ энтер гэсэн ажил дээрээ ирж яриад бид нар бүр илгээ өгчл инээсэ гинэ. Зөв антан бурахгүй өөрийгөө өмгүүлсэн байтэ. За дараагийнх нь Таня Тана гэдэг сонсогч ажилттай дөхөн. Би энэ явдлыг бодохоор надад ичмээр бас инээдтэй санагддаг. Бид гэр бүл болоод ер ламаар засал хэлгэж үзээгүй хүүмэн 4 нас хүрсэн байсан. Тэгээ засал хэлгэж ном уншуулдаг гэж ярилцаад таньдаг хүнээрээ зуушлуулад нэг лам оллоо. Ламаа огтож авахаар хэрэндээ бэлдээл цай чанлаа, хоол бэлдэж тавиад ирэхээр нь хийхээр боллоо. Гэтэл нэг юм дутаад ах шиг байрны доотлын түүц орсон. Нөгөө түүцний эгч маань засар хийж гэн гэл бөөм бодог болчихсон зогсож байна. Юу авах юм гэхээр нь боов авъя гээл цаасаа хайрцагнаас гаргаад өгсөн. Гэртээ орж ирээд задлаад амандаа шууд хийгээл зажилсан нэг муухан амттай өнөрлөөд үтсэн будаг өнөртж байна.
Тэгээд тэр үед буцааж өгнө энэ төр гэж мэддгүү байсан юм шиг байна. Лам ирлээ, цайвал болоод тавг засаа ширээн дээр өрөөл манайх ганцхан сандалтаа ламыгаа суулгачихсан. Би дуруу урд нь газар суугаад ламыгаа таг ширтэл идэж дуусгахыг хүлээгээл сууж исэн чинь хүүмэн ламын урд тавьсан боомноос аваад яг амдаа хийх төглөө. Би ч булааж аваад л хүү энэ өстө муухай будагтаа боо идэж болохгүй ёо болно гэснээр лам руу гарснаа бантаад та боо ид гэж хэлчихээ. Гинт санаа зовоод нөхөрлөгөө харсан манай нөхөр бүр бараг ширээн доогоор орчихсан хүлсэн гарчихсан сууж байсан. Тэгээд лам номоо уншаад эхлэхээр нь за ашгүй дээ ойлгоогүй юм байх гэж одоо сууж байсан чинь нөгөө лам маань бүр номон дундуураа инээгээд сүүлдээ бүр манаа хүн ширээн дороос гарч ирж инээгээд юун засал ном унших нөгөө лам маань ахын дараа ярьж уншиж үгүй гээд инээсээр байгаад явхдаа энэ боо муухай будагтаа гэснээ та боо бид гинүү гээл инээсээр явсан да. Тэр үед хувийн үйлдвэрийн л боов талах байдаг байсан. 1996 оны үе. Тэгэл тэр боовыг хэд хоног хадгалж байгаад хайсаа. Хайрын санагдаад нохоод өгч үтсэн чинь нохооч бас будагны амд орсон юм иддгүн байлээ шүү гинэ. За, мегмар цэцэг. Саяхан эмээ маань манад ирээд хоноод явсан юм. Тэгсэн 3 настай дүү маань төрснөөсөө хойш огт уулзаж үзээгүй эмээг юу гэж дуудахаа мэдэхгүй. Rose Bruno Mars хоёрын дуулсан APT гэдэг дуу байдаг да. Тэр дуун дээр Rose үсээ шаргал өнгөөр будчихсан байдаг штэ. Тэгсэн эмээ адилхан үстэй болохоор APT үү гэд дууддаг болцсон байсан. APT үү ирнэ гинүү? APT үүтэй яри гэдэг болчихсон гинэ. За дараагийнх нь нэрийн нууцлсан сонсогч байна. За мэдээж нэрийн нууцлалчид таараа би хөдөөний астмал нэгэн суманд насаараа арилж сайхан амьдарч явнаа. Одоо ч байгууллагадаа арилсалч л байна. Би ер нь аригтаар сонирхож уудгүй юм л дээ. Хамт ажилдаг залуу том шагналт аваад медалийн найранд нь өргөдөж очсон. Ууж идээд оройхон би согтоод манайхан намаа гэрт авч иржээ. Би орондоо орохдоо гадна өмдтөөгөө төрсийгээ хамт тайлаад орондоо орсныг аваа харж хэлсэн. Манай хүүхдээ өрөөлөд унтсан хойгоор би гэж тасарсан хүн босоод нүцгэн гараа авчиж яана. Шүний 12 өнгөрөөд нүцгэн гарсан хүн би шалдан зөндөө гадуур гэрээсээ бүр 1 км хол явжээ. Гинт ухаан орсон ч амар хүүтийн юм дээр сууж байгаагаа мэдлээ. Миний дэргэд нэлээд хүмүүс юм яана ёо. Ярилцээд шүү. Би ам цангаад бас их даарчээ өөрийгөө тэмдрээд бариад үтсэн чинь ямар ч хувцаалга. Тэр чинь намрын 10 сарын ихэрлээс. Их харангуй шүн тэнд байгаа хүмүүс ч их согцсон болтой. Заримыг нь таньсан. Манай сумын нэг ангийнхан 20 жилийн дараа сэлэнгэд уулзаад тараад явж байсан юм блэ. Та хэн бэ л гэж байна. Намайг нүцгэн гэж аваад гэдэггүй байна. Харангуй учраас. Яа яана. Би ахын нэнаа гэсэн. Нэг сумын хүмүүс учраас таньж байна. Нэг скан өргөж өглөө уучглаа. Дахиад нэг өглөө уугаад лайла. Ундаач бас өгч яа хэсэг байж хагаад ах одоо ингээд яваа тарь чадахгүй л гэж юм шүү. Чаднаа л гэлээ. Би сумын төвийн бүр 1 км гаруй байдаг нураагаад үлдсэн том хавтан дээр сууж байгаагаа бүрэг баг ойлголоо. Тэр нөхдүүдээр хургуулж мэдээж болохгүй. Гэрэлтэй гудамжинд очрын. Тэгээд би ахын өөрөө чаднаа л гээд шууд төвийн захаараа тойрол явахаар боллоо. Би их сайхан байна. Даарч орж байгаа ч юм болоо. Дотроосоо алаад гол асуудал нь чарваа нөцгөн л байла. Тэднээс холдоод бодлоо доо. Гэртээ очиж болохгүйгаа саналаа. Авгаадаа алуулна. Хаана ямар хүүхэн дээр орсноо хийлгэн бүр алуур дуусна. Би юу ч санахгүй байгаа. Сүүлд найран дээр байснаа л бүдэг одаг санаад байдаг. Яагаад би хувцаа тайлаад хөөгдөж гарваа. Найрнаас шарваа шалт өгдө гарцсан уу тий. Тэгж бодоод байгаа юм байна. Олон юм бодоос бас өглөө ажилдаа үүр зайх гэдэг бүр аюултай. Машинууд мэрсэр яваад л байна. Даан шалдан хүн яалтай байлаа сумаа тараа. Тэгэж хараагүй газараар явсаар хагаад манай байгууллагын шинэ ажилд орсон ганц бие дүүгийн цонхон дээр очиод огшлоо. Дүү ашгүй сэрлээ. Та яасан бэ гэж байна. Ахта өмнө цамц готлгоор өгөөрэй. Дараа өдөр ажил дээр очихороо хэлхийл гэлээ. Ингэж явна гэж хүн дэти хэлээрэй гээл захиал гэрлүүгээ явлаа. Ойрын юм харагдаад өглөө боллоо доо. Гэрээхээ цонхоор галзуухаа харлаа. Миний хороомон готлоо шүү. Арын цонхоор харлаа. Манай хүүхдүүд унтж чинь. Эхнэр 6 сартаа бага үтэйгээ унтж чинь. Хажууд нь дэр миний цамц дээл хувц харагдаж байдаг шүү. Сайн нэг санаа амарч хаалгаад өгшөөд баатар орж байгаа юм чаа. Яад намайг шалдан нүцгэн гараад явж байгаад мэддгүй байна энэ төр гээл. Хань маань ил хүүхдтэй огт цэрэг намайг шалдан гараад явсныг мдээгүй байсан да өөр хийнэ.
Тэр харанхууд яаж арх мэрх хундаглаад яваас тэр ер нь уг нь ингээл хүмүүс чинь арх хундаглахдаа ядч нэг юм жожголкны гэрэл мөрөл тусгадаг да. Харанхууд нүд тасчдээ шүү дээ муг бата. Яа. Зэн үрээд 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс үрчитлээ Мишэ их сураатаар хүжилтөө төгөөдөрөө шууд үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашин авах гэж байгаа бол Simple аваараа гэд Simple за мөн аялахад алс хязгааргүй сураатаагаар 70 жилийн төвд жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмдэл радио 88.3